бие бамбас хөрсөн шүү. Сүгээ тарай. Хүүхэд бүр амжиргалтай, тайван амьдрах эрхтэй. Жил бүрийн 4-р сарын 30-ныг хүүхдийг зодон шийтгэхийг тасдан зогсоох олон улсын өдөр болгон дэлхийн нийтээрээ 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс хүүхдийн ивэх сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж хүмүүжүүлж байгаагаа эргцүүлэн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Хүүхэд таныг биш харин та хүүхдээ ойлгох ёстой. Хүмүүжил бол хамгийн дээд боловсрал билээ. Хүүхдэд үгэлэхээс илүү үлгэрлэх нь нөлөөлдөг. Эргэж алдахгүй хүүхэд насыг нь хайрлан хамгаалаарай. Монголчууд эртнээс хүүхдээ зодож шийтгэлгүйгээр ардын зүйрүүгээр сурган хүмүүжүүлж ирсэн. Хүүхдийг өглөж биш үлгэрлэж хүмүүжүүлцгээе. Хүүхдэд нам дуугаар хэл, хүүхд рүү нүд зөөлөн хар. Шийтгэлийн үзүүрт нулимс, сургаалын үзүүрт дос. Хүүхдийг харцанд дэлдчихгүй хайранд өлгийдэн өсгөөрэй. Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ.